За энэ Дархан уул аймгийн Орхон сум гэдэг газар бид нар өнөөдөр ирсэн байна. Тэгээд энд манай аавын нэрмж тийм сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад аав минь одоо багийн найз нар болон ардчилсан хувьсгалыг хамт хийлцэж, ардчилсан хувьсгалд оролцож явсан журмын нөхд нь цуг дагаж ирж энэ хүн нээлтэнд оролцлоо. Тэгээд энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг одоо санаачилж энэ үйл ажиллагааг эхэлсэн Батавлаг гахтаа би баярлаа гэж хэлмээр байна. Манай ээж бас түрүүн хэлсэн. Тэгээ би бас давхар баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд монголчууд тэгж ярьдсан байлээ. Хүн нас барсан хүний хойноос ном уншуулахаас гадна мод тарих эсвэл одоо ном бичих гэсэн ийм ажлууд бол одоо маш том буян болдог тэгж ярьдсан байлээ. Тэгэхээр энэ хүн бол одоо миний аавын хойноос бол маш том буян үйлдсэн байна гэж би бодлоо. Тэгээд энэ хүн нэг бод тариагүй, энэ хүн бүхэл бүтэн ийм том цэцэрлэгт хүрээлэн байгуулаа хэдэн зуун мянган бод тарьсан байна гэдэг бол үнэхээр агуу. Тэгэхээр бол энэ буян бол энэ хүнийг бол хойч үдэн дагаж явах байх гэж бодож байна. Тэгээд бидрийг энэ суманд ирэхэд үнэхээр сайхан ухтаж авлаа. Хотоос ирсэн зочид гээд бидэрт бүр тусгай тийм нээлтийн үйл ажиллагаанд зориулаад байлга, цайлга явууллаа. Тэгээд сэтгэл бол маш их өндөр байна. Бидний сэтгэл бол бүгдээрээ их догтлсон. Тэгээд энд хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу бас энэ олон километр биднэртэй цуг ирсэн Синик телевизийнхандаа баярлалаа. Тэгээд энэ сайхан үйл ажиллагааны талаар хүмүүст бас хүргэхээр биднийг дагаж энд ирсэн явдалд баярлалаа.